Яасан байцгаана уу? Өнөөдөр мэндийг хүргэе. За тэгээд өнөөдөр гэрийн нөхцөлд хэрхэн кофе хуурах вэ гэсэн бичлэгийг хийж хүргэж байна. За тэгээд кофе хуурахын тулд хамгийн дөрөнд ингээд тохиромжтой газрыг олох хэрэгтэй. Хэрвээ магадгүй ингээд гэртээ хуурах юм бол асар их хиншүү гарна. Бас хайс их гардаг учраас тухайн орчноо нэлээд бохирдуулдаг. Тийм учраас одоо энэ тохиромжтой газрыг олох хэрэгтэй. За тэгээд танд юу хэрэгтэй вэ гэхэд ердөө за энэ мэдээж кофе байна. Тэгээд хариулын тавг, зузаан бэйли. За тэгээд энэ газ хэрэгтэй байгаа. За тэгээд за энэ газын билетийн дээр хоорно. За тэгээд хоёр хариулын тавг хэрэгтэй. За тэгээд нэгэн дээр нь хуурч жагаад болохоор нь нөгөөх төр нь хийгээд одоо гаргаж одоо тавьж хөрөх хэрэгтэй байдаг. Тэгэхгүй бол олон өдөр түлэгдэнэ. Гадуунаар нь хийж юм бол. За тэгээд яг хуураад ихтэнгүүтээ хэрхэн ямар дараалттай хэрхэн яаж хуурах талаар тавхаа хараарай. За эхлээд газаа асаагаад хариулгын тавгийг сайн халааж өгнө. Тэгээ хариулгын тавгийг маш сайн халсны дараагаар одоо кофе хийж хуурнаа. Тэгэхээр хариулгын тавгийг эхлээд маш сайн халаах хэрэгтэй. За хариулгын тавг бэлэн болсон байна. Утаа гараад хэлж байгаа. За тэгээд тавган дээр кофе хийн. За эхний ээлжинд бол хэд ихийг хийж болохгүй. Ихийг хийх юм бол одоо ингээ алга цаг болчдөг. Тийм учраас айдад баг хийх хэрэгтэй. Бас ингээ удаан сэгсэрдэг учраас таны гар чилнэ. Тийм учраас өөртөө тааруулаад эхний ээлжинд суртлаа багаар хийх хэрэгтэй. Бас сурсны дараа бол та арай илүү хийх болно. Өөртөө тохируулаад хийж болно. За тэгээд ер нь бол ингээ гал дээр жоохон хатаагаад байг сэгсэрнэ. Энэ сэгсэрл бол маш чухал байгаа юм. Ингэж хойлолдож байх хэрэгтэй. Ихтэй дээш нь сэгсэрэл байж байгаа. Хөлтгөөний тавхаа хавч байгаа байна. За ингэ та хуух кофегаа өөрөө бас галтай хуураад хэрэглэж болох нэ. За одоо кофений хайс хуурч хийж байгаа тавхаа хавч байгаа байна. За энэ хүмүүс гэртээ хуулсан бол маш хэцүү учраас гадрын зүйл сонгох хэрэгтэй. Эхний ээлжинд одоо хариултын давуу нэгэ хавчих нь бол одоо төр тавиад халаагаад тэгээд сэгсрээд төлөө халаагаад сэгсэж болно. Нэгэ халаад ирсний дараа ингээд тавьж хатахан багасгана. За одоо ер нь бол хайсан ингээ хуударч эхэлж байна. Гэхдээ цагаанаар байгааг харж байгаа хаа. Нэг асуултгүй сэгсэн бол гар маш хичээлэх учраас нэг 5 секунд хэртэй ч юм уу тавиад харж байгаа төлчөөргөө тавиад тэгээд ингээд сэгсэр шуурширнөө. За одоо нэлээ ингээд шаргалтаж ирсэн байна. Өмнө нь бол ийм байсан. Жохон ногоонд өнгөтэй сайн юм. Одоо ийм шаргал болсон байна. Одоо ингээд хөрөн болж ирсэн. Одоо хайсан одоо уунж дуусаад ерөнхийдөө кофений болно. Одоо энэ хуурд болсон үг яаж мэдэх вэ гэхээр за яг одоо энэ хайс бүрэн унаж дуусны дараагаар нэг удаа ингэ дуурдаг байгаа. Шат пад гэж дуурна. За тэгээд хэсэг уурчаад бусаад ингэ чимээг болоод дахиад хоёр дахь удаа ингэ кофе дуурч өгнө.
За тэр хоёр дахь дугуурлын дараа ерөнхийдөө ингээ копи болж байгаа гэсэн. Я одоо эхний дугуйлт явуулж байна. Shotpad гэж дуурайд эхэлж байгаа. За магадгүй та бүхэн сайн сонсохгүй байж магадгүй. Яг л би микрофонгүй зөв шууд уцаараа энэ ч юм уу бичиж байна. Яг иймэрхүү байдлаар зэгсэрч хэрэгтэй. Зэгсэрч сайн байх юм бол жигэд болно. За одоо сугал бусаад ингэж багсж байна. Одоо энэ дараа ахаад дугуйч ирсэн. За энэ хоёр дугуй дуусны дараагаар кофе ерөнхийдөө болсон гэсэн үг ээ. За иймэрхүү өнгөтэй байсан ногоонд өнгөтэй сайн ир. За одоо нэг иймэрхүү болсон байна. Арай утгагүй байна. За ингээд ийм сайхан борхор өнгөтэй болоод ирж байгаамаа. Ийм гоё өнгөтэй болж байна. Өнөр мөнөд маш гоё наа. Өөрийн хар хуран болгож байна. За. Одоо энэ хоёр дахь дугуйр ихтэй дуусчихсан. Одоо бараг ухаан болж ирсэн. Уцандаа дуун сонсохгүй байж магадгүй. Таны хуурах юм бол хуурж байгаа хүч нь бол ийхний дэвтээ. За ингээ хүүтэн тавгандаа хийгээд гадаа хургуул байна. За саяны зөв халуунаар нь компонд хийгээд тавьчих юм бол нөгөө болцсон гэтрээд илүү төлөвлөсөн гэсэн үг. Тийм учраас хүүтэн хариулын тавганд хийгээд гадаа гаргаж тавьж байгаа. Хөршүүрэн дөнгөдөө хийн. За энэ мэдчлэн та гэртээ кофе хуурах боломжтой шүү. Энэ маш их гоё болдгоо. Та тэгээ бас хууралтанд тааруулах боломжтой. Маш ингээ амархан байгаа. За хамгийн гол зүйл нь гэрт бол хийх боломжгүй. Маш их хайс сардаг, маш их хинсүү харус сардаг. Тийм учраас ийм газар сонгож авсан юм аа. За энэ бичлэг хэрвээ таалагдсан бол та шеэр хийгээрэй. За сэтгэлд бичээрэй. Бас манай YouTube сувгад subscribe дараарай. Баярлалаа.